дотор чи бурхныг яг хэрэг хайрладаг вэ? Бурхны чиний дотор хийсэн бүхний талаар яг хэргийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой сургамж юм. Эдгээр нь чиний сурах ёстой сургамж юм. Бурхан газар дээр ирээд хүний дотор хийсэн хүнд харуулсан бүхэн нь хүнээр өөрийгөө хайрлуулж өөрийгөө үнэхээр мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн бурхны төлөө зовж өдийг хүрч чадсан нь нэг талаар бурхны хайраас нөгөө талаар бурхны авралаас болдог. Үнээс чилүүтэйгээр энэ нь хүний дотор бурхны хийдэг шүүл гисхэлтийн ажлаас болдог. Хэрв та нарт бурхны шүүл гисхэл шалгалт байхгүй бол, хэрв бурхан та нарыг зовоогоогүй бол, та нар бурхныг үнэхээр хайрлахгүй. Хүний доторх бурхны ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам, бурхны ажил хичнээн утга учиртайг төдий чинээ харуулдаг бөгөөд, хүний зүрх сэтгэл бурхныг төдий чинээ жинхнээсээ хайрлаж чаддаг. Бурхныг хайрлахын сургамжид хэрхэн хүрдэг вэ? Зовлон цэвэршүүлэлтгүйгээр, зовлонд шалгалтгүйгээр түнчтэн бурхан хүнд нэг өсөл хайрынрэл өршөөлийг л өгдөг байсан бол, чи бурхныг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурхны шалгалтын үеэр хүнийг талаар өөрийнхөө дутагдлыг мэдэж шаарч, өчүүхэн жигшүүртэй дорд гэдгээ болон өөрт нь юуч байхгүй, өөрөө юуч биш гэдгийг хардаг. Нөгөө талаар шалгалтын үеэр бурхан хүнд зориулан зарим орчныг бүрдүүлдэг. Ингэснээр хүн тэр орчин бурхны хайр татан байдлыг бүр илүү мэдэрч туулж чаддаг. Хэдий өвдөлт шандал асарыг заримдаа гítэлхийн аргагүй байдаг ч, бүр туйлын их гаслангийн хэмжээнд хүрдэгч үнийг туулаадгүй. Өөрийнх дотор бурхны ажил хичнээн хайр татан болохыг хардаг бөгөөд, энэ сүрэн дээр бурхныг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг.